Эрхэм үзэгчдийн хоёр амгалан айлтгахын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр би нэвтрүүлэх танхимдаа Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Пүрэв давгийн Лувсан давгийн Пүрэв Баатарыг ураад байна. Тэгээ би сая нэрийг чинь ингээд хандурдаг учир гэвэл Улаанбаатар төмөр замын дарга гэдэг мөртлөөсөө Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга гэдэг бас нэг тодорхойлт байгаад их юм. Яагаад замын дарга, төмөр замын дарга гэдэг энэ хоёр юугаар ялгаатай юм бэ? Тэгэхээр замын дарга гэдэг энэ одоо эрх үүрэг хариуцлага бол энэ төмөр замын өөрийнх нь хөдөлгөөн, аюулгүй байдал, энэ техник технологийн тэр бичиг баримтанд нь ингээд тусцсан. За тэр график хуваарьт нь албан ёсны одоо зохицуулт хийх юм, эрх бүхий ийм этгээдийг замын дарга гэж ингэж нэрлэж байгаа. За тэгэхээр ер нь төмөр замын байгууллага бол нарийн мэргэжлийн байгууллага учраас энэ төмөр замын дарга гэсэн энэ албан тушаалт нь энэ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг хариуцж явна гэд ингээд одоо хамтарсан үйлдвэрийн одоо компани цаад нийгэмлэгийн үйл ажиллагааг төмөр замын одоо үйл ажиллагааг хариуцсан үндсэн үйл ажиллагаа бизнесийг хариуцсан даргад нь хариуцуулах ийм менежментийн хэлбэр юм байна. Тэрийг тэгээд замын дарга. Тийм учраас замын дарга заавал одоо хэлэх хэрэгтэй болно тий. За тэгэхээр яг замын дарга гэдгийг тодруулж авсны учир юу гэвэл одоо хэдхэн өдрийн дараа төмөр замчтын өдөр болоод л төмөр замчтын наадам гэж болдог шүү дээ. Тэр би энэ тэрлүү яриагаа чиглүүлмээргүй байгаа юм. Яагаад вэ гэхээр яг замын дарга гэдэг хувьд бас саяхан болсон нэг тийм ослын тухай ярих гэж бодлоо. Бидний амьдралд бол өнөөдөр бид нар саяхан хүртэл Баян Үлгэн аймагт айхтар осол болсон тухай хэцүү мэдээ сонсоол байж байна. Бидний амьдралд бол төмөр замын осолд нэг сонсогддоггүй шүү дээ. Тэгтэл сая бол энэ үер мөрч холбогдсон бах. Тэгвэл энэ нэг зам нь төмөр, явдаг дугуй нь төмөр. За тэгээд үер. Тэгэхээр энд нэг техник технологийн хариуцлагын тухай асуудал яригадаад уналээ. Техник технологийн шинжилгээний тухай ч асуудал яригдан лээ. Эндээс яриагаа эхлүүл яасан гэж бодчихлоо. Тэгээ энэ төмөр замын энэ хоёр одоо диск зам төмөр гэдэг ийм төмөр одоо хөдөлгөөнд орж ээж тэр их дац ачааллыг авч байж ингэж энэ тээвэрлэлт хөдөлгөөн явагддаг гэдэг ийм бас ерөнхий ойлголт байдаг л да. Гэхдээ тэрний тэр миллиметр тэр одоо наривчлалын хувьд ингээд яриад үзэх юм бол төмөр зам бол одоо их хэмжээний одоо том байгууламж юм шиг боловч яг одоо нарийн авч үзэх юм бол хэдхэн миллиметр дээр энэ хөдөлгөөн явагдж яадаг, энэ зохицуулт явагдж яадаг, энэ наривчлал хийгдэж яадаг. Тэгэхээр саяны болсон энэ дархан хоёр дээр болсон энэ одоо осол аваарыг бол бид нэр маш нарийн шинжилэн судалж байгаа. Энэ бол одоо яг л тэр хар хайрцагт юу байна, ямар мэдээлэл байна, газар дээр нь ямар одоо хэмжилт тооцоонууд гарч ирж байна гэдгийг бид нар нарийн үзэж шалгаад мэргэжлийн хүмүүсийн хувьд бол энэ учир шалтгааныг олсон. За энэ учир шалтгаанаа одоо олсон юм бол бид нар түүний дагуу ямар арга хэмжээ авах уу, хэн ямар хүмүүстэй хариуцлага тооцох уу гэдэг энэ одоо төмөр замын байгууллагад байх ёстой энэ сахилга хариуцлага зохион байгуулалтын хүрээнд асуудал шийднэ. Тэгэхээр энд бас нэг зарим талаар сахилга хариуцлага алдагдсан байх гэсэн үг үү? Эсвэл юунд давмгай юм? Шинжилэл, техник технологийн шинжилгээ асуудал юм уу? Сахилга хариуцлага юм уу? Тий, энэ асуултыг бол яг тавьж бас хариултыг авч явах хэрэгтэй зүйл мөн л дөө. Бид нар энэ 7 сарын 5-нд энэ одоо осол болсон газрын зам сумыг бол шинчлэн одоо засч исэн байна. За. Тэгэхдээ бол тэр зам сумын одоо шинэ одоо авчирсан хөдөлж авсан ийм одоо зам сум солиод ингээд явж яхад тэр доор байдаг тэр модон дэрүүдийн хүүчнийг тавьсан байна. Яг гэвэл сүүлийн 10 жил төмөр зам бол өөрөө мод бэлдэж өөрөө шапаал үйлдвэрлэж ингэж одоо явах болцоог болсон. Модны одоо нөөц бусад энэ байгаль орчны
энэ сэтгэлгээ энэ одоо тэмцэлч бас өөр төвшөнд очиж штэ. Одоо энийг бол болохгүй. Яаралтай төмөр бетон дэрэндээ шилжээ гэх мэтийн. Тэгээ энэ одоо зүй тогтолт өвтөдөргөө явж байгаа учраас бид нар энэ модон дэрнээс одоо хойшлоод эхлэх юм бол энэ хажуугийн замуудад энэ модон дэрийг буцаагаад хэрэглэх ийм одоо шалтгаан тэнд байсан байна. Яг тэгвэл энэ осол энэ зам төмөрөөс хөдлөх хүрэлтгэн унсан шалтгаан бол хажуугийн замдаар болсон. Ер нь бол энэ одоо техник технологийн ажлыг хийхдээ зураг проектын алдаа гаргасан. За энэ ажлыг хийж гүйцэтгээ дараа нь акт бичиг баримтын бүрэн дүүрэн хийгээгүйгээд ингээд манай төмөр замчдын дотор нь одоо байх хэвээр нарийн өвчлөл тэр техник технологитой холбоотой алдаануудыг бид нар бол маш одоо нарийн авч үзэж байгаа. Одоо яг дэр мод муудаад ялзраад ингээд энэ зэргийн одоо зургийн алдаа, ачааллын алдааг даахгүй болтлоо тэр байгууламж одоо муудна гэдэг бол энийг бол одоо 10 20 жилээр ингээд тэр цикл технологийн дагуу хийж явах хэвээр засвар үйлчлэгээний ажлуудыг тэр циклийн алдаад хойно орцсон явж байгаа юм болов гэсэн ийм одоо нарийн зүйл байгаа. Би тийм учраас энэ асуудлаар төмөр замын одоо хөдөлгөөн аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга байдаг юм уу? Яг зам суур үтсээ хариуцсан замын орлогч дарга нарт бол би хариуцлага тооцож арга хэмжээ авсан байгаа. Энэ одоо цикл энэ технологийн энэ асуудлыг бол урд хойно оруулж болдгүй. Энийг би хатуу хэлнэ. За хөдөлгөөний шалтгаан, осол аварын шалтгаан тэр үед ямар хөдөлгөөн, ямар одоо асуудал гарсан, аль одоо ирээснээс аль хостгоо унсын эднүсийг бол бид нар маш наривчил тогтоосон байна. Энэ талаар ярихаар бид нар өөршин чи одоо зөвхөн автомашины биш нэг зүгээр нэг өдөр тутам бидний сонсдог биш эн чинь бас л хэрвээ цаг дээрээ зодох юм бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд өрөх юм болох нь биш шүү дээ. Тэр хажуугийн зам дээр та тодорхой хэлчихлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ ямар бодол төрүүлж ийн гэхээр нөгөө манайх чинь зүрдэг юм төмөр замгүй. Тийм. Ийм болохоор эн чинь ийм болвол яана гэсэн бодол төрж байгаа юм л да. Тийм. Бид нар энэ ганц замтай хас замын хөдөлгөөнгөө үедээ бол энэ одоо осол аваар суйрлыг бол урьдчилан сэргийлэхийн тулд энийг бол яхахгүй бид нар хүний хүчин зүйл дээр тулгуурлахгүй байх юм бодлого зорилт тавьдгийг. Тийм учраас энэ төмөр замд нөгөө хагас автомат хориглол, бүрэн автомат хориглол эднэсгээд өөр техникийн системүүдийг ашиглаж энэ одоо осол суйрлээс бүрэн сэргийлэх энийг бол 100% сэргийлэх юм одоо арга хэмжээ авцсан байж байдаг. Энэний хажуугаар энэ ажил үйлдвэрлэл явж байхад алдаа оноо гарах вэ гэдэг дээр одоо энэ төмөр замын удирдлагууд юм уу энэ ажил хариуцсан хүмүүсийн анхаарал болгоомжлыг чиглүүлчихэд ингэ суугаад байгаа. Яг энэний хүчинд бол энэ одоо осол аваар бол цөөхөн гарна л да. Гэхдээ энийг тэр дарханд болсон 2 өдрийн борооны тэр одоо ус шингээлт тэр усыг зайлуулах тэр 4-5 см-ийн гинтийн суулт өгөхөд тэр олон одоо ялзарцсан муудсан шапаал тэрийг даахгүй ингээд зам сумаа тавьчих шишээтэй. Тэгээд энээс олж нэг дугуй гарах биш. Нэг хэсэг вагон 5-6 вагон одоо замаас ингээд гарчих шишээтэй. Тэгээд энэ асуудал бол одоо техник технологийн асуудлыг энэ сахилга хариуцлага зохион байгуулалтын асуудалтай яг нэгдмэл байдлаар авч үздэг. Энийг бол тусдаа авч үзэх ямар ч болцоо байхгүй. Тэгээ энэ төмөр замын энэ нарийн одоо асуудлуудыг бид нар нийгэм тэр болгон одоо тайлбарлаад ингээд яваад авах шаардлага байхгүй. Энэ бид нар л хийх ёстой ажил. Тийм. Тэгэхдээ би нэг 2 Монголдо бол нэртэй эдийн засагч нийтлэл нэвтрүүлэг хийдэг хүмүүсийн нэг 2 нийтлэлээс татах гэдэг юм л да. Эдийн засагч жаргал сайхан болохоор 14 онд хөгжлийн зүтгүүр биш тушаа болсон Улаанбаатар төмөр зам гэж үтсэн байна. Гэтэл ердөө 2 сарын өмнө 2 жилийн өмнө эдийн засагч жаргал сайхан тэгж үчиж. 2 сарын өмнө инх сайхан эдийн засагч инх сайхан одоо минь сайхан инх сайхан гэдэг шүү дээ, тийм ээ. Улаанбаатар төмөр зам бол 2 хос төмөр замтай байх ёстой гэд хөгжлийн нэлээд өөр гарцын тухай ярьж. Тэгэхээр энэ тухай бол бид нар яриа л дээ. Төмөр замын тухай ярихдаа бид нар төмөр замын
төмөр зам барих асуудал ингээд алга болчлоо, энэ төсөл алга болчлоо гэж баах ярьцдаг. Тэгэхээр энэ хөгжлийн тухай ярьж байгаа яриануудын та одоо миний жишээ татсан хоёрын алин дээр ямар санал бодолтой байна энэ хуваалцахад? Төмөр замын одоо үйлдвэрлэл, тээвэрлэлт үндсэн үйл ажиллагааг хариуцж байгаа замын дарга нь түрүүн би хэлсэнтэй. Бас энэ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхаа хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцдаг одоо бас нэг тийм компани захирал бас ийм давхар үүрэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ Монгол улсад шинээр баригдах төмөр замын төслүүдийг бол би бол мэргэжлийн хүний хувьд бол маш нарийн ягтлж энэ үйл явцад бас гар бие оролцож явсан юм байна. Энэ төслүүдийг хэрэгжүүлэх талаар. Ер нь төмөр замыг барьж байгуулад энэ эдийн засаг, нийгмийн энэ хөгжилд энэ Монгол улсын өнөө ирээдүйд маш их хэрэг болно гэсэн ийм ойлголттой явж исэн. Харамсалтай нь бид нар энд зүтгүүр болж чадалгүй одоо ялангуяа энэ уул уурхайн хөгжил дэвшилдээ нэмэр болж чадсангүй. За бас төмөр замыг дагаад үйлдвэрлэл үйлчилгээнүүд хот суурингууд маш сайхан ингээд хөгжөөд ингээд энэ бүс нутгийг бас томоохон хөгжлийн ийм одоо голдролд оруулах хэрэгтэй байсан тэгж чадсангүй. Тэрнээс болж энэ төмөр зам бол одоо зүтгүүр биш. За бизнесмэнүүд ч гэсэн илүү зүтгүүр байх л да. Тэгвэл бас тушаа болмооргүй шүү дээ. Энийг үл оноод одоо хэлж байгаа ийм бас зүйл байна л да. Зүгээр төмөр замыг яг хос болгоё. Цахилгаанжуулъя гэдэг энэ асуудлыг бол зүгээр яг манай сайхан нэг сайхан бол энийг бол одоо хэлэх ёстой эрх бүхий хүмүүсийн нэг л дээ. Яг гэвэл Монголын төмөр зам компаниг удирдах бас энэ мега төслүүдийг эхлүүлж ирсэн хүн. Гэхдээ яг хос болох уу, цахилгаанжуулах уу, хизээ автомат хоригдлон шилжүүлэх үү, хизээ диспетчерийн одоо удирдлагатай болох уу гэдэг энэ хөгжлийн техникийн энэ үе шатыг нь бол бас бид нар хэлэх ёстой юм. Бас ингэ сайхан бол шууд хэлээд байж болохгүй. Гэхдээ энийг бол бидэнтэй ярьдаг, хэлцдэг хүний хувьд хэлсэн байх л гэж ингэж бодож байна. Ингээд шүү дээ. Мэргэжлийн хүмүүний хувьд гэдэг үгийг таавал хэд удаа хэллээ. Ингээд энэ төслүүдийг одоо 10 жилийн өмнө болчихсон төслүүдийг та одоо ингэж хийлээдээ. Ингэчлээдээ гэж таавал 12 оны үед хаад бараг тийм 13 оны үед хүртэл эсэргүүцэл илэрхийлээд мэдгдэл гаргаж ирсэн шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонссонгүй л гэдэг нэг үгийг ер нь манай мэргэжилтэнд их ярьдаг болсон. Яг төмөр зам дээр ямар байсан бэ? Тэгээ өнөөдөр бид нар энэ одоо мэргэжлийн засгийн газрын тухай ярьж байгаа энэ одоо 16-аас 2000 оны энэ одоо доктортой энэ хөгжлийн тухай ярьж байгаа үед бол бас энэ асуудлыг дахиад ярих зүйтэй гэсэн юм бодолтой байна тий. Бид нар 11 онд төмөр замын төслүүдийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, барьж дуусгах энэ дэс дарааллыг бол нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэй Монгол улсынхаа онцлог тохируулаад ингээд бодоод санаад ингээд явж исэн. Гэтэл энэ буруу замаар яваад за одоо буцахтаа будаа тэнч гэсэн үг байдаг штэ. 13 он гэж ирж яхад бол энэ бол ерөөсөө өөр замаар явцсан байсан. Тийм учраас энийг бол эсвэл залруулъя гэдэг юм асуудлаас болж л энэ хэл ам яриа хөрө гарсан байх. Гэхдээ тэр үед бол энэ асуудлыг бас ярьж хэлэх ёстой хүний нэг нь бий байсан байх тийм. Төмөр замыг монголчууд барьж чадна гэдгийг бол одоо төмөртийн орд руу ярьсан тэр 34.5 км төмөр замын бүтээн байгуулалт харууллаа. Тэгэхээр бид нар барьж чадхал юм байна шүү дээ. Одоо тэгвэл тэр нүүрсээ гаргах тийм ээ гашин сухад гэж байгаа шүү дээ. Ухаан удаг гашин сухадыг барьж чадхал юм байна шүү дээ гэдэг яриаг би одоо мэргэжлийн бос хүмүүсээс сонсч ирсэн л да. Та энэ дээр юу гэж хэлэх вэ? Тэ төмөр замыг төлөвлөх, тэ зураглах, за тэгээд барьж байгуулах, ашиглах гэдэг энэ бүх үе шатыг бол Монголын одоо нэгэн бүхэл бүтэн үе хэрвээ 60 жил гэж хэлвэл бүр 60 жилийн турш энийг хийж одоо хэрэгжүүлж явсан энэ хүмүүс бол байдаг. Ер нь Монголын нийгмийн энэ бүтцэд бол төмөр замчин гэдэг юм ойлголт бол бүр оршин тогтнож байгаа. Тийм ажил мэргэжил, тийм үүрэг хариуцлагатай хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүс бол энэ ажлыг хийж явах хэрэгтэй байна. За 34 км төмөр замыг бол ингээд бид нар барьчлаа. 200 км төмөр замыг одоо өмнөд бүсэд барихад бол асуудалгүй гэд
Энийг бол бид нар бол хэлчин тий. Гэхдээ энийг нийгэм болон манай энэ улс төрийн тогтолцоо гэдэг юм уу, энэ шийдвэр гаргадаг энэ зохион байгуулалт бол тэр болгон ойлгохгүй байснаас болоод ингээд хоошлуулсан юм уу? Эсвэл энийг одоо заавал гадны хүчин тусалцаатаар барина гэж бодсон юм уу? Энэ арай өөр бодлого явж исэн баху. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтан дотор хүртэл зөндөө олон алдаанууд. Тэр бодлогон дотроо энэ төмөр замыг харин барихгүй шахан болтол нь янз бүрийн үе шат, дэс дараалалч юм уу? Эсвэл хөрөнгө оруулагч нард нь төрөл бүрийн тэг, өмчлөлийн асуудал нь бүр тэр ихийн тэмдэггүй. Хэн өмчлөхийн, хэн хариуцахын, хэн эргээд энэ одоо зээл хөрөнгийн төлөхийн, хөрөнгө оруулагч тэнд ямар үүрэгтэй юм. Энэ уул уурхайн компаниуд одоо энэ ачаагаа яаж одоо давуу ирэхээр тээвэрлэх гэдгийг хүртэл зохицуулаагүй тийм бодлого, тийм эрх зүйн орчин дотор энийг ярьж исэн байл. Энийг одоо бодож байхдаа бид нар энэ төрийн бодлогыг хэрэгжүүлэх тийм эсвэл сонирхол байгаагүй, эсвэл энэ төрийн бодлогыг тэргүү бодлуулж яваа усуд байсан юм байл тий. Энийг тэгэл одоо бид нар олон жилийн дараа яриа сууж ин л та. Тэгэхээр одоо би яг энэ хэсэг яриаг юугаар төгсгөж асуух гэдэг нь гэхээр 5-7 ордог чигсэн дээр төмөр замаа тавьсан бол тэхгүй байлаа. Тэгсэн бол одоо ингэхгүй байлаа гэдэг яриаг эдийн засагчид, анализ дүгнэлт хийдэг судлаачид их олонтой ярьж ин л та. Тэгээ одоо тэгээд энэ 700 гаруй сая төгрөгийн зүгээр цаас үлдчихлээ гэж ерөнхийд нь хэлчих гээд ах шиг байх юм. Төмөр зам барих, ашиглах бас өөр шимийн хүртэхийн үйл явц чинь тийм богино хугацааны зүйл биш л дээ. Бас цагаад болох юм бол бас 100 жилээр яригдах тийм зүйл. Гэхдээ эдийн засаг бол хахархан одоо богино хугацаанд өсөх хөндих тэр мөчлөгтэй байд юм байна. Энэ хоёрыг одоо нийлүүлж агаад тэр төмөр замын мөчлөг, тэр эдийн засгийн мөчлөг хоёрыг нийлүүлж агаад энэ асуудлыг шийдсэн ийм одоо ухаан зарж чадсан бол бид нар энэ асуудлыг шийдчих байсан байлээ. Яг тийм үе нь бас байсан байлээ. Бас талаачид хэлээд идэм байлээ. Тийм л учраас ингэж яриад байна. За та сая тэр төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтад өмчлөлийн тухай асуудал хүртэл тодорхойгүй байсан гэж байна. Тэгэхээр энэ бол нэлээд том хэмжээнд улсын их хурлаар дахин ярьж энийг шийдэх ёстой асуудал нэг үлдчихэж байгаа юм байна. Энэ нэгдүгürt. Хоёрдугаарт Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг бид нар өнөөдөр зөвхөн Монголын төмөр зам тех байсан, Монголын төмөр зам тех байсан гэдэг яриад байна шүү дээ. Өнөөдөр энэ за Эрдэнэт үйлдвэр бол өнөөдөр одоо 49% нь монголчуудад ирлээ гэдэг мэдээ гарч байна. Төмөр замын энэ дээр бол одоо нэг л анхал байхтай юм байсан. Одоо ингээл байгаалах юм шиг хөгжил хит ирээдүйн тэгэл нэг Оросын талтай хамааралтай юм шиг нэг ийм л ойлголт ингээд байгаад байна л да. Энэ дээр та юу хэлэх вэ? Өөрөөр хэлэх юм бол энэ дотор юу гэж асуух чинь гэхээр энэ хоёрын хоорондох одоо энэ харилцаа холбоо, ажил явуулж байгаа юм нь нөгөө л тэр анх байгуулж исэн үеийн хаал дүрм журмаар өөр хаан ч хамааралгүй энэ хоёрын л юм явдсан болов уу гэж бодохоор байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр төмөр зам бол Орос Монголын хоорондын одоо эдийн засаг, нягт амтын ажиллагаа, тэр нөхөрлөлийн бэлэг тэмдэг эднэсийг бол бид нар мэднэ. Одоо цаашид ч гэсэн энэ хамтын ажиллагааны нэг тулгуур төш газар байх хэрэгтэй болж таарч ин л да тий. Тэгэхдээ Улаанбаатар төмөр зам бол яг одоо тэр байгуулагдсан түүх энэ төмөр замын үйл ажиллагааг зохицуулж байгаа тэр хоёр улсын хоорондын гэрээ хэлцэл дүрм эднүсийг ингээд уншаад үзэхээр тэр бол олон улсын ийм одоо шин чанартай ийм бичиг баримт байгаа. Тэгэхээр Монгол улсын хууль тогтоомжол бас олон улсын гэрээ хэлцэл зааснаас өөр байвал олон улсынхаа гэрээ хэлцлийг дагнаа гэсэн нэг тийм олон улсын зарчимтай байдаг шүү дээ. Тэгэхээр Монгол Оросын хамтарсан энэ үйлдвэрийн бичиг баримтуудыг яг хоёр улсын хооронд байгуулсан гэж яриад байгаа боловч үүний хэрэг дээр бол яг олон улсын бичиг баримт. Тэгээ энэ бичиг баримтыг одоо энэ цаг үетэйгээ нийлж гэнэ үү? Тэр 49-с 68 оноос одоо энэ 2000 оноос бол нөхцөл байдал нь юу нь өөр болчихоо гэдгийг бид нар анализ хийж байгаа. Төмөр зам нь бол одоо техник технологийн хувьд, зохион байгуулалтын хувьд, үйл ажиллагааны хувьд илүү одоо үйлчилгээний, илүү бизнесийн шин чанартай болцсон. Гэтэл энэ одоо гэрээ хэлцэл
энэ хоёр улсын гэж яриад байгаа ч олон улсын энэ гэрээ хэлцэл бол үнэхээр одоо бас тэр үеийн одоо Монгол улс, тэр үеийн Зөвлөлт улсын хооронд энэ төмөр замыг барьж байгуулах, ашиглах тэр татварын тогтвортой орчин, тэр удирдлага менежментийн тэр орчин үеийн тэр арга барилт байхыг бодож хийсэн учраас тэр талаараа бол одоо болоод байгаа юм. А зүгээр бид нар хувь харьцаа нь болохгүй байна гэдэг ч юм уу тий. Гэхдээ ер нь энэ төмөр замын үйл ажиллагааг бол суур бүтцгээс салгачи. Тээврийн ингээд нэг тусад нь авчи. За багаан зөвтгөрүүд нь одоо хувьсгалын ингээд хвшлээрээ явах гэдэг ингээд дотор нь задлаад явах юм бол энэ бол олон улсын гэрээ хэлцлийн асуудал биш. Энэ бол одоо энэ компаниг одоо ямар менежменттэй байлгах уу? Ямар өмч хөрөнгөтэй байлгах уу? Хөрөнгө оруулалтын хин хийгээд энд хувь харьцаануудыг эзэмших үү гэдэг ийм энэ бол компани засаг руу яваад орчин. Тэгээ энийг бол бид нар олон улсын гэрээ хэлцэл компани засаг гэднээс ялахгүйгаас ингээд нийлж удаад л нэг л одоо тогтмол ийм зүйл байгаад байгаа юм шиг бодоод байна л тий. Тэгээ энийг бол бид нар ярьж байгаа, хэлцэж байгаа. Энэ дээр бас тэгвэл зарим нэг буруу ойлголт ч байдгийн байна. Тодорхой болгох чинь байдсан байна гэж ойлгож болох юм тийм үү? Тий, Оросын талд ч гэсэн одоо өөрийнхөө төмөр замд хийсэн реформыг ингээд үндэслээд танаа Улаанбаатар төмөр замыг яаж одоо шинжлэх үү, өөрчлөх үү? Гэхдээ бид нар өөдөөс нөгөө техникийн шинжил хийчихээ гэж нэхэд байгаа байхгүй. Гүйгүй техникийн шинжил хийх бол амархан. Менежментийн шинжилгээ бас ямар концепцээр хийх гэдгийг эхэлж ярина. Гişтэй хүн чинь тийм үстэй хөрөнгө оруулах юм уу бүр шал өөр төмөр зам болгож байгаа үедээ бол. Яг энэ одоо зөвсний асуулт хариултад дотор л бид нар сууж байна. Тэгвэл энэ бас л нэг тийм экзэгтэл бас л үе юм байна. Энэ тийм байна. Энийг би яг ингэж асуумар санагчлаа. Бид нар өнөөдөр одоо хөрөнгө оруулагчид гэдэг их олон түншүүдтэй харилцаж ингэж ярьж штэ. Тэгвэл энэ завсар заримдаа энэ хамтарсан томоохон үйлдвэрүүд байгуулж их ойр дотн ажиллаж исэн орсуудтайгаа харилцахаа яаж харилцахаа заримдаа мартчихад байгаа мó гэж би бодогддог байхгүй юу. Та бүхэн бол хоёулаа л Оросд сургууль төгсөж ингэсэн улсууд өнөөдөр Оросуудтай харилцах, тэдний итгэлийг авах, тэдний хөрөнгө оруулалтыг зөв татах дээр одоо зарим талаар бид нар алдаад байна. Би ганцхан би энэ дээр төмөр замыг яриагүй. Ер нь та бол одоо яг энэ тал Оросуудтай яг жинхэнэ харилцаж ажиллаж байгаа хүний хувьд юу гэж боддог вэ? Тэгэхээр энэ төмөр замын манай тээврийн үйл ажиллагаач тэр одоо бидний байгаа энэ техник технологич тэр бас хуучнаар бол бас энэ Оросын одоо энэ техник технологийн суур дээр тулгуурсан одоо тийм школтой гэж бид нар ярьдаг штэ. Яг энэ байгаа. Тэгэхдээ энэ сүүлийн 2009 оноос хойш Оросын төмөр зам гэсэн ийм мэргэжлийн ийм компани ер нь Улаанбаатар төмөр замд энэ тээвэрлтийг энэ технологийн шинжилтийн одоо хийхэд гар бие оролцсон тослыг ингээд ороод ирсэн. Засгийн газараас ийм бүр итгэмжлэгдсэн удирдах эрх аваад Оросын засгийн газараас тэгээд ороод ирсэн байгаа. За энэ хүмүүстэй бол би олон жил ажиллаж байна. Тэгээд энэ хүмүүсийн хүсэл эрмэлзэл бол энэ төмөр замыг одоо яг дан ганц та нарын хүсэн хүлээгээд байгаа тийм одоо бодлоор ингэж шинжлэхгүй. Энийг бол бид ч бас юу гэж бодож байгаагаа хэлэх хэрэгтэй. Яг тэгвэл бид нар ч энд чинь бас хамтарсан үйлдвэр тий. За энийг бас хэлнэ. Хоёрдугаарт нь бид хоёрын энэ одоо ижилч бай, өөрч бай байр суурьны үр дүнд харин бүр өөр одоо хөгжлийн ийм модель загвар гарч ирэх юм байна гэдгийг нэхэд байгаа байхгүй. Тэгээ энийг яг нэгсэн яриануудыг би хэд удаа сонссон. За одоо та нар яг ямар одоо аль талаасаа эхлэх үү гэхээр бид нар ерөөсөө бүтцийн өөрчлөлтөөс эхэлнэ гэж эхэлдэг байхгүй юу. Үгүй эхлээд техникийн шинжилтээ хийчихье 10 жил хийчихье. Дараа нь 5 жил менежментийн тэр одоо маш ёсортгуунтай тогтвортой яг тэр үзэл баримтлал тэр юмнуудыг чиг баримжааг ойлгоцсон хүмүүс одоо энэ удирдлаганд байх хэрэгтэй. За тэгээд ингээ 15 жил. За одоо яг энийг хийн гэд ингээд тэр нэг төмөр замын тэр хүний одоо үе шат гэж байдаг ш 12 жилээр нэг үе чи залуу үе ахмад үе гэдэг шиг энэ төмөр зам чинь өөрийнх нь тэр хөгжлийнхаа үе шатыг бол тэр хугацаагаар нь илүү хардаг байхгүй. За бид нар цэлгаанжуулах одоо тэр үе шатанда ирдсэн юм байна. Ачааны хэмжээч тэр гарч байгаа зардал маанч тэр бид нар одоо хосоолохгүй бол энэ хоёр улсын хооронд ачаа тээврийг явуулж чадахгүй юм байна гэсэн
ийм бас цаг үе ирнэ. Яг тэр үеийг 10 жилийн дараа ирэх үү гэж бодож хийх үү, 5 жилийн дараа ирэх үү гэж бодож хийх үү гэдэг. Одоо бол би энэ төмөр замын хөгжлийн одоо энэ моделийг энэ одоо үйл явц энэ процессыг бол сайн л би 5 жилээр бодож шээ. За би 2020 он хүртэл яг л ингэж л хийчихнэ гэсэн ийм концепцэн ч гарцсан, ийм одоо байр суурьнч гарцсан, ийм баганч бүрдсэн. Энэ талаар Оросуудтайгаа юм уу Монголынхаа одоо энэ сүүл хөрөнгө оруулагч нартайгаа тохирцсон ийм байна шүү дээ. Тэгээ энэ үнд ямар одоо зохион байгуулалтаа орох уу, хаашаа явах уу гэдэг ингээд тохирцсон үе байгаа. Тэгээ энээс болж Оросууд сая асууж байлаа. Та надад одоо улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөд байгаа юм биш вэ? Юу болж гэн яаж гэн гэж асууж ах шээ дээ. Гэхдээ манайд улс төрийн байдал тогтворч нь л гэж хэлсэн би. Тогтворч нь тийм учраас юмаа явуулъя л гэсэн. Тийм бас үг хэлсэн шүү тий. Тийм энэ ер нь гэхдээ бүх юм дээр л ялангуяа гадны хөрөнгө оруулалт улс төрийн тогтвортой байдлыг л шаардах юм л да. Та сая яриандаа хэлжлээ одоо энэ ачаа тээврийн хувьд ч гээд ингээд ерөнхийдөө бол тогтворжуулах тийм бодлого модернизац одоо шинжилгээний асуудлууд яригдж байгаа тухай хэлжсэн. Тэр Улаанбаатар төмөр замын тухай янз бүрийн мэдээллийг харж байхад бол олон төрлийн мэдээ байсан л да. Тэр дундаас би 20 тэрбумын төгрөгийн алдагдaltaй ажилтгч гэсэн зорчигч тээврийн үнийг нэмэхгүй гэжээ. За тэгээд нөгөө шаардлагагүй захиргааны байрыг цэцэрлэг болгож ээж гэдэг юм уу жишг галт төрийг нэвтрүүлж ээж гэдэг юм ингэж байгаа байхгүй. Тэгэхээр би тэр 20 алдагдaltaй ажилтгч гэдэг өгүүлбэр чи хизээний мэдээтэй холбоотой алдагдaltaй ажиллаад байгаа юм уу? Энэ алдагдал хэрхэн энэ үзүүлэлт өөрчлөгдөж байгаа юу? Бидэнд бол одоо зарчиг тээвэр, нүүрс тээвэр, цахилгаан станцуудын энэ хоёрыг бол бид нар алдагдaltaй тээвэрлэж байгаа. Ааха. За дээр нь одоо 3 дахь асуудал бол бид нар 19 тэрбум төгрөгийн одоо тэрийг бол би алдагдал гэж хэлэх нь хаашаа энийг бол бид нар нийгэмд ингэж алдагдал болгож зарж байгаа. Зориулж байгаа. За энэ бол бидний нөгөө яриад байдаг төмөр зам олон нийгмийн байгууллагатай одоо сургууль, цэцэрлэг одоо шүүчин энэ ажлын хэрэгцээ хангах бусад гэрэл дулаан цахилгаан гэл энэ нийгэм ахуйн маш их байгууламжтай шүү дээ. Тэгээ энийг бид нар дулаанаа бол Монгол улсын энэ эрчим хүчний систем, дулаан хангалтын систем маш сайн хөгжсөн учраас бид нар энийг бол яаралтай 2000 он гармагс улсад нь шилжүүлсэн, орон нутагт нь шилжүүлсэн тий. А гэтэл энэ цэцэрлэг, сургууль эсвэл одоо бусад нийгмийн одоо үйлчилгээ халамжийнхаа ямиг төмөр замчтаас салгачихгүй тулд эдэндээ бас хэрэглүүл байлгаад байхын тулд аваад үлдсэн юм байгаа юм лээ гэднэс гээд. Тэгээ яг энд чинь тэр 20 тэрбум чинь гардгийн. Тэгээ тэрийг Оросууд бол алдагдал гэж томьёолдог байхгүй юу? Яг бол энэ компанийн хувьд бол энэ бол алдагдал. Бид нар энэний мөнгийг татаад сулгаад өгчхөөрөө зэрэг энэ бол нийгмийн хариуцлага болчдөг байхгүй юу? Яг ийм яригдж байна. Тэгэхдээ бид нар энэ жил бол 4 тэрбум төгрөгийн одоо ашигтай ажиллаж явна. Тэгэхдээ бид нар ашиг орлогыг хаанаас хайдаг вэ гэвэл одоо хүмүүсийн цалингаас юм уу, хүмүүсийн хангамжаас юм уу энэ нийгмийн хариуцлагыг сайхгүй байгаа. Аль болохоор тэр экспорт, импорт, тэр транзит гэдэг одоо бидний эргэн тойронд байгаа бизнесээс хайж байгаа. За саяхан одоо хэдхэн хоногийн өмнө Орос Монгол хятадын төмөр замчдын уулзалтын тухай мэдээ телевизээр гарч ирсэн. Ер нь бол манай төрийн тэргүүнүүд удирдлагууд маань Орос хятадын холбосон транзит тээврийг хөгжүүлэх тухай уулзалтуудыг байн дандаа уулзах тохиолдолтой ярьж ингэж юм л та. Тэгэд энэ бол одоо юу н оюу толгой 5 толгой төсөөс уг нь илүү ашиг өгөх юм байгаа ингээл ярих юм. Тэгээд энэ одоо хизээ биелэгдэж яах юм бол энэ асуудал ер нь цааш яаж үргэлжлэх юм бол тэгээ бид нар энэ асуудалд тэр ойртох энэ асуудлыг барьж авах тэр арга барилаа олоогүй юм байлээ. Ер нь 2000 оноос хойш яг энэ асуудал бас чирээд исэн байхгүй юу? Тэгээ энийг одоо ямар одоо механизм, ямар арга хэлбэрээр энэ төрдөг юм бэ гэдэг тэр арга замыг бол хөгжиж байгаа улс оронд бол тэр болгон тогтсон ойлголт байдгүй. Энэ тэндээс нь ингээд самарч аваад ингээд яваад исэн юм билээ л дээ. Тэгэхдээ манай одоо улсын төрийн тэргүүнүүд гэдэг чинь бас бие бинийгээ түшиж ингэж нэг чиг чигмаа гаргадаг ийм том бодлогын улсууд учраас энэнийг барьж авсан л да. Эднэр барьж авч хумиж
голдролд нь оруулж өгөхгүй бид нар бол ерөөсөө тал талын шин чангаагаад ирсэн юм байна. Тийм учраас энэ гурван улсын ерөнхийлөгч хүний өөрийн гэлгүй ерөөсөө Монголыг одоо дундаа хийж аваад энэ гурван улс эдийн засгийн коридортой болёо. Яг бодит байдал дээр бол энэ эдийн засгийн коридор бол одоо төмөр зам дээр тулгуурлах, тээвэр дээр тулгуурлах, тэгээ нэг ярьж байгаа одоо хийн хоол юуны цахилгааны шугам ингээд дандаа дэд үстээр тулгуурлах юм байна гэдээ ингээд тэд нар шалж харж штэ. Тэгвэл энэ байгууллагуудыг барьж авъя гэд ингээд ярьдсан хэлсэн юм зүйл байгаа л да. Тэгээд бид бол энэ манай улсаар дамжин өнгөрөх тээврийн коридорыг ийм одоо таатай сонирхолтой болгоё гэдэг ийм бодлогыг боловсруулад хоёр талынхаа энэ хөрш зэрэгэлдээ хил залгаа энэ төмөр замынхаа удирдлагуудад өнгөрсөн 7 хоногт болсон хурал дээр тавьчлаа. Одоо та бидний хооронд байгаа энэ царгийн зөрүү гэдэг маш том асуудал байна шүү дээ. Хятадын нарийн царигтай. Бид нар нь Оростойгоо адилхан өргөн царигтай. Тэгвэл яг энэ одоо хүндрэлээ хаана дав туулах уу гэвэл тэр замын үд дээр дав туулъя. Ирлээ гэдэг тэр танаа хот дээр чинь дав туулъя гэд ингээ сая хэлэхэд тийм юм байна. Одоо бид энийг шийдэх ёстой мэй гэдэг ойлголтонд сая хүрлээ тий. За Оросын тал бол наамшгаар өөрөөсөө ороод ирчдэг учраас энэ проблемтой ерөөсөө нүүр тулгарч байгаагүй юм байна. Тэгээ одоо ингээд энэ хоёр улсын хоорондох худалдаа тээвэрлэлт нэмэгдэнэ гэхээр зэрэг энэ проблем нь гараад ирж байгаа байхгүй. Тэгээд үгүй монголчууд та нар шийдчих юм шээстэй гэсэн чинь үгүй бид нар харин наадахыг чинь шийдэх гэж 9 жил 10 жил боллоо ш тэгээ хэлсэн тий. Энэ ээжтэй лээ. Бид нар нэг царгийн маргааны шин бас бид нар чинь хүн гүнзгий ойлгохгүй байсан юм байна. Сонсоод байдаг ямар одоо философи ямар политик ямар юм энд орчход энэ асуудал нь шийдэгдэхгүй байгаа юм бэ гэд Оросууд ингээд л одоо бидний маргааныг хараад сууж исэн байна л да. Дуулж мэдчихсэн үг мэдчихсэн байл тий. Тэгээ энэ одоо тэгээ яаж шийдэгдэх вэ? Энэ миний асуугаад байгаа юм бол одоо тэгээд тэр коридор гинүү хонгил гинүү үүсээд тэр нэг асуудлууд нь шийдээд одоо бид нар чинь аялна гэхлээр ганцхан заавал машиндаа суугаад аялах тухай боддог болчиход байна шүү дээ. Яагаад ч төмөр зам тэн дотор орж ирэхгүй л байгаа байхгүй юу? Ганцхан нүүрс зөөдөг юм шиг утгаар л төмөр замаа яриад идэг. Төмөр замын өөрийнх нь тэр эффект, тэр нөлөө тэр одоо тухайн улс орны тэр чадамж, чадварт үзүүлэх тэр нэг одоо байр суурийг нэмэгдүүлэх тэр шин чанар нь бол тэр өөрөө төмөр зам өөрөө нэг 20 сая ачаад хийж байгаа юм шиг юм боловч тэр цаанаа үзүүлж байгаа тэр нөлөө тэр үр дүн хөгжлийн төвшин гэднээсээ хэлж байгаа тэр байдал нь бол төмөр зам бол арай өөр харагдیں۔ Автомашиныг хичнээн 100 мянгаар хичнээн одоо юуны автозамыг барьсан нэвтрүүлсэн ч бай тэр улс орны хөгжил дэвшил тэр ирээдүг бол тийм амар одоо бэхжүүлээд өгчихгүй. Төмөр зам л бэхжүүлнэ. Яг одоо ямар хэмжээний төмөр замын сүлжээтэй байна гэдгээс тэр улс орны бас ирээдүг бас харж бат бөх байхын одоо мэдэрч болно гэж ингэж ярьдаг юм байлээ тий. За бид харин Хятадын талд маань нарийн цариг, Оросын талд маань өргөн цариг байгаа учраас энэ хоёр одоо улс гүрэн төмөр замынхаа энэ 100 мянган километрийн хэмжээтэй энэ сүлжээний хэмжээ дамжааг өөрчилж шинээр барьсан ч өөр цариг нэвтрүүлээд байж юм чадахгүй. Энэ асуудлыг бол монголчууд л шийдэн, Монголын нутаг дэвсдэр шийдэн. Тийм учраас манай одоо улсын бидний энэ одоо стратеги гэдэг юм уу энэ байр суурийг чанга байгаа байхгүй юу? Бидний ямыг бас харах гэдэг шүү дээ. Бид нар л шийдээд өгчих юм бол тэр замын үд дээр нь бошуухан шилжүүлж ачаа тэр одоо Монголын нутаг дэвсдэр бошуухан шиг тээвэр худалдааг нь хөгжүүлээд энэ учир зүгөө олчих гэсэн гэдэг ийм бодол энэ хоёр улсд байгаа учраас бид нарыг дундаа хийгээд ингээд яваад байна шүү дээ. За тээврийн коридор байгуулъя. Энэ тээвэрлэлтийн асуудал чинь эдийн засгийн коридорыг бий болгох юм байна. Танаа нутаг дэвсгэрийн одоо энэ газар зүйн байршил чинь илүү давуу юм байна эднээс чинь яг энэтэй холбож яриад байгаа юм байл л дээ. Энэ 9 сарын дундуур болох нэг том үйлдэлтийн тухай Транссибирийн төмөр замын зохицуулах зүйлийн нэг том хурлын тухай сургадуулж исэн. Энэ ямар байдлаар шийдэгдэх вэ? Тэгээ энэ хурлыг Монгол улсад зохион байгуулъя гэдэг ийм одоо Транссибирийн энэ магистрал гэдэг чинь Орос улсын одоо энэ хүндрэлтэнд байгуулж гисэн том холбоос шүү дээ.
Алс дорнод буюу тэр Владивостокийг тэр одоо Европтой холбож өгсөн байхгүй юу. Тэгээд энэ их том магистрал төмөр зам манай Монгол улсаар дамжин өнгөрөх Хятадын Жинэн хүртэл Хятадын нутаг дэвсгэрээр дамжин Манжурын төмөр зам ч гэж бид нэр ярьдаг Далиан хүртэл. За тэгээд Транс Корея буюу одоо энэ Солонгосын хойг руу дамжин өнгөрдөг 3 том мөчр одоо салаатай шүү дээ. Тэгээд энэ бүгд нийлээд Транссибирийн ийм том төмөр замын сүлжээ болдгийн. Тэгэд энэ сүлжээн дээр явагдаж байгаа одоо үйл явдлыг зохицуулах гэж нэг юм зөвлөл байгуулсан байгаа юм. Тэгэд энэ зөвлөл нь юунд Женевт офистай, Москвад офистай гэдэг ингэ байж байгаа байхгүй юу. Гэтэл Транссибирийн энэ магистрал нь бидний хард байж байгаа байхгүй юу. Тийм учраас та нарын офисоо эсвэл Монголд байгуул. Эсвэл энэ хурал зөвлөгөөнөө Монголд хий гэд ингээд одоо Улаанбаатар төмөр зам буюу энэ бүс нутгийн бас томоохон тоглогч ингээд шаардаад эхлэхээр за 2016 оныхоо нэгдсэн хурал дааныг Улаанбаатарт хийе. Тэгээ энэ ч нөгөө манай улсын бас олон улсын нэр өндөр байгаатай холбоотой. Тэгээ 9 сарын 14 15-нд хийн. За энэ одоо хурлыг бол бид нар Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлд ор хийх юм бодолтой байгаа. Яг гэвэл энэ бас том асуудал. За хоёрдугаарт нь энэ одоо бүс нутгийн томоохон хурал зөвлөгөөнд л Оросын төмөр замын тэргүүн, Хятадын төмөр замын тэргүүн хоорондоо ирж уулзсан шүү дээ. Энд чи бидэнтэй уулзахтай болно биш үү? Хоорондоо уулзах ийм бас томоохон арга талбар байдаг шүү дээ. Тэгээ энэ Транссибирийн тээвэрлэлийг зохицуулах зөвлөл гэдэг бол энэ Японд, Солонгост бол маш нөлөөтэй. Ерөөсөө энэ хурлаар л энэ хоёр улс энэ Оростойгоо энэ Хятадын одоо энэ тээврийн байгууллагатайгаа уулзраа олон ачааны хэмжээгээ ярина, арга технологи ярина гэж бодож сууж байгаа гэж л бодож जैन. Тэгээд энийг Улаанбаатар төмөр зам санаачлаад өөр дээрээ аваад ингээд зохион байгуулна. Олон орны одоо энэ тээвэрлэлтийн энэ тээврийн хамтын ажиллагааны нөлөө бүх усуд ирнэ. Сонирхолтой юм болох юм байна. Энэ жилч бас салбараараа олон сонирхолтой томоохон хурлууд болох нэ гэдэг. Тэгээ ярилцлагын цаг дуусах төгч чинь гэж би надад мэдээлж байна. Би төгсгөлөөс танд нэг ийм л асуух гэсэн. Бид нэр түрүүч би ярианда нэг цусхан дурчлаа да. Одоо төмөр замын нэг тийм тухайн одоо 60 хэдэн жилийн түүхтэй Оросуудтай хамтраад байгуулсан ингээл нэг байж байгаа юм шиг тэр нэг тийм хөгжил дэвшлийн юунд нэг хөвтөхгүй юм шигээр хартсан. Тэгэл аялах болохоор ганцхан л машиныхаа тухай бодож машина бэлдэж дугуугаа сольдог юм шиг болцсон. Тэгээд дээхүү үед бол төмөр замын вокзал дээр очиж сүүгээ авдаг. Одоо ч тийм хүмүүс байна шүү дээ, тийм ээ. Нэг сүүв зөөдөг, эсвэл нэг ойрхон нэг өртөө дамжаад явдаг. Ийм л юмар нэг жоохон тийм пессимист байдлаар ч юм шиг хараад байна л да. Энэ дээр та энэ төмөр замын хөгжлийг ингээд зогсон байдалд байгаад ахаар чинь тийм сэтгэл, тийм одоо юу төрх бууж ирнэ шүү дээ хүмүүс чинь тий. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд Улаанбаатар төмөр зам бол мэдээж ихний ээлжинд өөрийнхөө үйл ажиллагааг шинжилж байгаа. Тэр төмөр замын тэр үйл явцыг нь тэр тээвэрлэлтийн хөдөлгөөний технологийн үйл явцыг нь бол тэр төмөр зам дотор нь ингээд айтайхан одоо яг ном журмаар нь хийчих гэж бодож байгаа. Тэр зорчигч үйлчилгээ, ачаа тээврийн үйлчилгээ, тэр ачаа хуулгах тэр үйлчилгээний ажлыг нь одоо би тусад нь гаргаж байгаа. Тэр хүмүүс бол яг нийгэм рүү гарч ирнэ. Өөрсдөө таниулна, өөрсдийнхөө үйлчилгээг одоо хүргэнэ гэдэг. За энэ бол нэг том концепц. Хоёрдугаарт нь энэ Улаанбаатар төмөр зам гэсэн энэ Орос Монголын хойны хэлсэн нийгмийн үйл ажиллагаа бол тэр олон улсынхаа гэрээ хэлцлийн хүрээнд ч гэсэн маш одоо боловсронгуй болохын болцоотой байхгүй да. Тэр олон улсын гэрээ хэлцлээ бас эргэж харж үзэж ингэж уншиж судалж тэрний одоо хүрээнд баригдлаггүйгээр юм хийх болцоонууд маш их байгаа. Тэрийг бол бид нар олж харсан. Ямар одоо концепц, ямар чиглэлээр энэ төмөр зам хөгжүүл энэ олон улсынхаа энэ шин чанараараа нэлээд одоо дэлхийн өндөр түвшинд гарчсан төмөр зам болох уу гэдэг нь бэлэн байгаа. Тэгээ энийг бид нар 2020 он хүртэлх 5 жилийн ойрын хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө гэдгээ гаргаад ингээд батлуулж байна. Нэвтрүүлэг цаг дуусч байгаа ч би энэ дундаас чинь ийм төлөвлөгөө боловсруулаад баталж гин гэд хэлчихлээ. Таны энэ үгний ардталд тэгэхээр энийг төр засгаас дэмжих хэрэгтэй гэдэг нэг үг л дутуу хэлэгдээд байна л гэж бодож байна.
яаж дэмжих ёстой вэ? Тийм, ойрын төлөлгөөгөө бид нар бол өөрийнхөө өдөр зөвлөл энэ 24 юу акционерууд гэж хоёрын нэгж нараараа батлуулаад авчин. Тэр 2030 оны доктортой хөгжлийн програм гэдэг бол яхаарахгүй манай Монгол улсын их хурл засгийн газраас дэмжигдэх ёстой гэж харин энд хэлмээр байна тий. За баярлалаа, нэвтрүүлгийн цаг дууссан байна. Ер нь тэгээд 9 сарын дундуур болох тэр хурлаар хэвлэл мэдээллийн ч гэсэн энэ лөө анхааралтай харж төмөр замын хөгжлийг ингээл байдгаар нь биш. Тэр олон улсын төвшөнд нь одоо харах хэрэгтэй шүү дээ тий. Тэр мундаг улсууд ирнэ шүү дээ тий. За ингээд нэвтрүүлэгт урилга хүлээж авч ирж ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Цаг үйл бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Улаанбаатар төмөр замын дарга Лувсан давгийн Пүрбаатар оролцлоо. Анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.